За hi guys, Yurisu channel байна. Kaoru Hanawa Rinto Saku буюу намхаа хөхд хөөрхнөө сурлын маань 7 дугаар ангид 5 морил. За шуудхан бичлэгтээ орцгоё. За сүүлд манай хоёр ерөнхийдөө болцох амлалт өгөө салсан да. Бид нэр шууд тэрхүү болцооны өдөр нэрнэ. Гэхдээ яг өмнө нь хичээлээ ихээр уулзж байсан ч гэсэн одоо хичээлээ ихгүй яалчгүй болцоо байгаадаа болохоор манай Ринтараа айгүй сандарчсан галт тэргэндээ явж байгаа байхгүй юу? Галт тэрний буудал дээр ирээд ашгүйний галт тэргнээсээ буутал хажуудлын хаалганаас нь Kaoruko гараад байдаг байхгүй юу? Ринтараа маш гахаад Waguri-сан гэж асуухад юу л өдөөс нь инээ гэд хэлж байна. Яасан бэ гэсэн чинь манай хоёр түрнөөс хойш адилхан галт тэргэн суусан хэрн ер нь одоо бууж ахтаа л нэгнийгээ байгааг мэдсэн байгаа байхгүй юу? Kaoruko хинээж яхахыг харсан Ринтараа ингээд бантж байгаа байхгүй те. Яна одоо юу гэж хэлэх вэ гэд. Тэгээ байж байснаа өөх тэр ч галзуу юм аа гэлжтий. Тэрхүү Ринтарагийн сандарсан байдлыг Kaoruko энэж байгаад өнөөдөр ингээд авчирсанд баярлаа гэж хэлснээр ингээд тасж байгаа байхгүй юу? За тэгэхээр тэд цугтаа явжээ. Тэдний ер нь болцооны ихний газар нь аквариум байдаг. Kaoruko маш айгүй баярлцсан тийм долфины тоглолтыг үзмээр байгаа юм байлаа л дээ. Би тийм зүйлийг өстой зурагтаар л харцаасан. Чамтай ингээд үзэж байгаадаа баяртай байна. Гэхдээ юу лээ 3 цагаас гэлөө чи оройтож болох юм уу гэж асуудаг байхгүй юу? Ринтараа ч гэсэн өөдөөс нь инээж байгаад зүгээрээ яасан ч яаж оройцоо хамаагүй гэснээр ингээд энэ өдрийг цогтоо өнгөрөхөр болж байгаа байхгүй юу? Үгүй ээ, өстөнөр яасан ч инех дуртай. Тэгэл өөдөөс нь инээж байгаа л заа гэ тэ энийг жоох явуулчих. Дэд цогтоо аквариум үзэж, за нэг хүнтэй уулзаж, тэгээд галзуу болгон суусан байдаг. Ерөнхийдөө л айгүй хөвгөлтэй цагийг өнгөрөөж байгаа бол тэ та нар энэ зургийг харуул ойлгоно. Энэ бүхний эцэст манай хоёр нэг сандал дээр суужсан junk food идээд сууж байгаа байхгүй юу? Ринтараа маш тэгээд Kaoruko-д хэлж байгаамаа. Өдийг хүртэл ингээ хичээл заасан ч ер нь миний төлөө хийсэн болгонд чинь баярлаа гэж хэлдэг. Би жинхнээсээ баярлж байгаа штэ гэж ахин хэлхэн дэр тэ. Kaoruko юу ч хэлэхгүй өөдөөс нь харж байснаа. Спортын өдөрлөгч хөгжилтэй байсан уу гэж асуудаг байхгүй юу? Ринтараа ч өөдөөс нь тэмээ зөндөө хөгжилтэй байсан гэж инээдэг. За тэгэхээр тэйч цогтаа долбиныхаа тоглолтыг үзэхээр явж байхад Ринтараа гэс 0 орчод ирэх гэдэг хэвгүй юу? Ринтараа явсны дараа Kaoruko уцаа гаргаж ирэнгүүтээ гинэт сая дарсан зураг мургаа үзээд эхэлдэг. Айгуу тэ сэтгэл хангалуу ингээд зогсож байтал гинэт нэг зүйл түүний анхаарлыг татаж гин л дээ. Ринтараа тэгээд 0-аас буцаад иртэл Kaoruko нэг охин тэрвэрчихсэн. Энэ охин ингээд гэр бүлээсээ салчихсан гинэ гэж хэлснээр манай хоёр тэрхүү хүүхдийг булгаалаад гэр бүлээ болдогд юм аа. За тэгэхээр энэ хүү манга маань сайхан хүүхдтэй болоод гоё дууслаа. Ингээд хилээ дуусгдаг бол бас амар л байна. За тэгтээ яг манганд орцгоё. Энэ хүү охин тэгээд айгүй ингээд санаад зовцсон тэ гүнгэлжсэн зогсож байхыг Kaoruko хараад ингээд асуусан юм байна л та. За тэгээд Kaoruko маань нэг хөөхөө инээж хагаад хүүхдийн арга ийн ингээд олчдгийм байж. Тэгэл Ринтараа руу ингээд тэ анхны харцаар шууд харуул айдаг ихгүй юу? Мэдээж ааш тэ. Айгуу зэрэгцэн байж байтал манай Ринтараа ингээд намайг Ринтараа гэдгээ ялцгаа та тавина гэснээр бас гайхаг болж байгаа ихгүй юу? Манай хоёрс тэгээд нөгөө охиноо хөдлөөд айгүй олон газараар явсан ч гэсэн ингээд олж чаддаггүй эцэг хийн. Тэгээд Kaoruko нөгөө хоёроо нэг газар амрааж үлдэнгүүтээ өөрөө нэг уух цул аваад ирэх яваад өгдөг ихгүй юу? Нөгөө охин ч бас айгүй хөөрхөө Ринтарагийн өмнөөс аргуудаа уучлаарай Рин чан гэж яагаад өнөөдөр би та хоёрын ингээд болцоог сүдгчихсэн үү гэж асуудаг. Ринтараа бүр айгүй гайхчихсан. Бидний болцоо гэл ингээ асуудаг ихгүй энэ харалтаа. Үгүй чи буруу бодож байна. Би түүний найз залуу биш ээ гэдгийг. Оо тийм үү. Гэхдээ болцоо гэдэг чинь том хүмүүсийн хийдэг зүйл үстэй. Би ч гэсэн ингээ тийм дайки күнтэй цог болцоонд явахыг хүсэж байна гэж нөгөө жоох охин нэлдэл л дээ. Нөгөө нэг охин ч тэр дайки гүнийхээ талаар айгүй олон зүйл ярина. Ринтараа тэр болгоны сонсож байгаад чиж дайки гүнд үнэхээр хайртай болтой гэж асуухт нь тэр хүний инээмсэглийг харах надаа үнэхээр тийм аз жаргалтай мэдрэмж өгдгөө гэдэг энэ жоохоо охин хүртэл яриад байна. Тэгтэл би за тэр чих. За яг тэрхүү ингээд тэр хүний инээмсэглэлд аз жаргалтай мэдрэмж өгдгөө гэдгийг ингээд Ринтараа сонсонгуудаа яг нэг хүнийг бодож байгаа штэ. Айгуу бодолд орцсон сууж байтал харин манай Kaoruko аав ээжийн давгаалаар ирд юм да. Мэдээж аав ээжийн санаа зөндөө зовчихсон нөгөө охиноо загнаад эхэлдэг хэвгүй юу? Ганцаараа хаашаа явцдгийг гээд. Тэгтэл харин Ринтараа түүнд бити ингэж хатваа да. Бид нар ч гэсэн хангалттай хөвгөлтэй цагийг өнгөрөөсөө гээд аргадна. Дөөний үгийг сонссноор айгүй загнаадсан аав ээж нь бас хөөрхөн те заавуучлаарай миний хөхөн гээд. За тэгснээр ингээд Япон хүмүүс л болсон хойно сүгдэж мөрөгөх нь холгуул манай хоёрт баярлжсэн яваад өгнөө. Нөгөө охин ч мэдээж манай хоёр талгарч байснаа Ринтараа ингээд доошоо татангуудаа нэг зүйл хэлдэг хэвгүй юу? Би Kaoruko чан та хоёрыг үнэхээр гоё хасаад болно гэдэгт хэлж байна гэд шивнээ яваад өгдөө. Ринтараа захиа гахаад
гэсэн царайтай. Ингэснээр охины аав ээж ч олдож манай хоёр цагтаа амжиж долфиныхоо шоуг үзэхээр ирж байгаа байхгүй юу? За би ч гэсэн өөрөө тийм зурагтнаас өөр газар харж байгааг болохоор ямар гэдгийг мэдэхгүй л дээ. Тэгтээ үнэхээр гайхалтай болтой. Манай хоёр ойлоод гайхчихсан сууж байна. Тэрхүү үзүүлбэрийн үеэр Каурокомон Ринтарод ингээд те баярлаа гэдгээ хэлдэг хэвгүй юу? Чи намайг ингээд урих үед би бүр те уурд юм уу үнэхээр амар жаргалтай байсан гэдгийг. Тиймээс баярлаа Ринтаро хүн энэ үнэхээр супер мега ультра хөгжилтэй байлаа гэж хэлдэг. Бараг iPhone юм уу хааш. За тэгэхээр guys яг энэ Кауроки инээд заяа. Эцэст нь манай Ринтарод яг өөрийнх нь тэр толгой дотор юу болоод байгааг нь ойлгуулж байгаа байхгүй юу? Сая нөгөө нэг охин чинь тэр нэг хайртай үнэ хараад те энийхийг харангуйтай амар азралтай болдог гэдгээ хэлсэн дээ. Нэрхүүээр Ринтаро маань мэдээж хэнийг бодсон ойлгомжтой Каурокигийн энэ инээж үзараа байгаа. Энэ хүү те ингээд дотор нь буцлаад талуу оргиод байгаа мэдрэмж яг юу гэдгийг ойлгоод байна шүү дээ. За ерөнхийдөө л энэ мэдрэмжээ ахиад үл тоож чадахгүй болсон те дотор нь багтахгүй байгаад байна гэсэн үг. Мэднийг шинэ хичээлийн 7 хоног өгтөж авчээ. Айхтар бороотой өдөр байхаа манай Усами яа энэ борооноос олж миний үс бүр ерөөсөө ийм болчиход байна гэд. Ерөнхийдөө л Японы борооны улирал явагдаад байгаа юм байлээ л дээ яриаг нь ингээд сонсохоор. Тэр гурав ийн ярьж суухад манай Ринтаро байхгүй. Ринтаро болоогүй байх та гэж нэг хэлтэл мөө үнийг дуурсахаар гэдэг шиг тэр үүдэн дээрээ зогсчод байхгүй одоо энэ дэр юм аа шинж. Юу болсон бэ гэсэн чи айгүй ууртай сарайтай bay шүү. Jesus Christ гэж хэлээд ороод ирнэ. Манай гурав Ринтарогийн айгүй сонирн байгаад байгаад их гайхжээ. Би бүр өчигдөр Ринтарог савхаа буруу аруулаа барьсан байхыг харсан гэж хэлдэг. Тэгээд Ёрито болохоор санаа зовсондоо юу басыг асуух уу гэж асуухт нь Нацава харин өөр бодолтой байна. Хэрвээ тэр үнэхээр бидний тусламж хэрэгтэй бол бидэнтэй ярихд болно гэж хэлдэг хгүй юу? За нөгөө ерөн ч гэсэн за бас тийм дээ гээл тэ яриагаа өндрүүлүүлнэ. За тэгэхээр бүгдээрээ Ринтарогийн толгойд яг юу болоод байгааг дүн шинжилгээ хийцгээе л дээ. За тэгэхээр хамгийн энгийнэ тайлбарлая гэвэл одоо аквариумд манай болцсон доо. Тэрхүү өдрийн явдлууд Ринтарогийн толгойноос одоо хүртэл гараагүй. Данганц яваасаа тэрхүү өдөр биш л дээ. Ингээд одоо вагоритэй өнгөрөөсөн бүхий л өдрүүд нь ингээд толгойд нь бодогдоод байгаа байхгүй юу? Вагорисан одоо юу хийж байгаа бол хичээдээ хийж байгаа болов хинтээ зүг байгаа бол гээд. За өстой нөгөө л зай засар гарангуут л вагорыг бодоод байна. Дурлалаа гэж. Ринтаро маань чавс зовоод байгаа зүйл нь болохоор энэхүү мэдрэмжүүдээ яг яах эсгээл мэдэхгүй зовоод байгаа байхгүй юу? Тэгэл Усами ачаахуудаа Ринтаро гэж дуудахад амар цочоол юу гэсэн бэ гээл. Тэгэл ашгүй нэг ухаан орж дээшээ артал гурван найз нь өөдөөс нь санаа зовцсон сууж байна. Тэгтэл Ринтаро зориг гаргангуудаа та нар өнөөдөр манад ирэхгүй биз гэж асуудаг. За яагаад зориг гаргасан бэ гэвэл Ринтаро маань найзуудаа өмнө өөрийнхөө гэрийн талаар ярьж байгаагүй шүү дээ. Кафе ажилладаг талаараа. За ингэснээр ерөөхдөө бүгдээрээ хагасайн Ринтарогийн цуглахаар болж ийн л та. Хагасаа өдөрчүүлж манай гурав орж ирэнгүүт гайхаж байгаа хгүй. Ринтаро танайх биологны дэлгүүр юм уу гэж асуудаг. Ринтароч харцаа зогцаалгаад тийм гэж хариултал. Андаа чи яагаад эрт хэлээгүй юм бэ? Яагаад? Нэр чи юм бэ? За тэр гурвч тэгээд танайх бүр биолог идэг байсан гэдэгт итгэж чадахгүй нэ гэж бодоод биолог идэхээр ордог. Дэрхүү яар Ринтарогийн ээж гарч ирэнгүүтээ Ринтарогийн найзууд тавтаймаар л гэж хэлснээр одоо найзууд нь ээжтэй нальцдаг хгүй юу? Хөрхөө тэгээ манаас ээжт нь тийм Японы вагаши гээд үндэсний амттай авчирсан байдаг. Ер нь амтны дэлгүүрт амттай авчирч байгаа гэдэг нь жоохон утгагүй байгаа ч гэсэн тэгээд амттай идж болно шүү дээ. Хүн болгон иддэг. Ээж нь ямар ч шалтгаангүй баярлаж бууган мэт ингээд Ринтаро тарагддаг ч гэсэн үнэндээ л ээж нь ингээд Ринтарог найзуудтай авахыг хараад үнэхээр баяртай байгаа л да. За яг хөө тэр талаар дараа угаасаа ярина. Тэгэхээр энэ ингээд үлдээч. За ээж нь тэгэж нэг хөөрхөн буу зогсчихснаа Ринтаро найзуудаа гэрээ үзүүлээч гэснээр нөгөө гуруугаа дагуулад гардаг хгүй юу? Яг тэдний гарсны дараахан ээж нь буцаж шинэ арын албар руу орж ирэнгүүтээ нөгөө босод ажилтаа ярьдаг л та. Ринтаро найзуудыгаа дагуулад ирчихээ. Би ингээд түр гарлаа шүү гэж хэлдэг. За яг тэрхүү яар Ринтаро найзуудаа гэртээ дагуулад ирсэн. Энэ юм гомир гоё газар вэ гээл. Тэ? Ринтаро маань анхудаа гэртээ найзуудаа авчирж байгаа болохоор нэг жоохон тохгүй ч гэх юм уу санаа зовсон ч гэх юм уу нэг тиймэрхүү мэдрэмжтэй байна. Гэтэл ээж нь хаанаас ч юм Ринтаро гэж хашгирдаг хгүй юу? Ястаа нэг ээж яасан бэ гэд нэг булган эргээд хаартал вагори Subaru 2 гараад ирнэ. Уг нь амттын идгэж ирсэн ч гэсэн ээж нь өрөнгөтэй оруулаад ирсэн байлээ л дээ. Манай хоёр ч өөдөөсөө хараад айгүй баяртай. Харин тэрхүү яар Subaru маань амар сандарчихсан бүр. Танилцах таатай байна гээл те. За би жоохон дуур олчлаа.
Ээж нь ч тэгээд айгүй сайн хүн юм чи Ринтарогийн найзууд байгаад баярлаа гэж хэлжингүүтэй тэ. Гэртээ байгаа юм шиг байгаарэ гэд идэх юм авахаар яваад өгнө. За манай Ринтароос тэгээд Каврокога хараад бүр амар ичиж байна л та. Айхтар банта зогсож байтал Кавроко зүгээр үү гэж асуудаг хгүй юу? Яг тэрхүүгээр ээж нь юу болоод байгааг ойлгожээ. Гэсэн царайтай. Тэгтэл харин Натсава тэрхүү байдлыг аргалаад Ринтарог дууддаг хгүй юу? Кавроко манаас гэнэт ухаарсан болтой Субарогийн дуудснаа миний хувцс өнөөдөр зүгээр байгааз дээ гэж суудаг. Тэгээд шур болоогүй Ринтаро тэр нь таарна гэж бодоогүй. Тэгээд ерөөсөө илүү ингээд хөөхөө утас унсчирж болох байсан гэдэг хгүй юу? Субаро маань тэгээд Каврокоор харж ирснаа чи хангалттай хөөхөн байна гэж толгойг нь илдэг. За ингэснээр манай залуус Ринтарогийн ээжийн хийсэн хоолыг амтрахын эдэнгээ хөгжилтэй цагийг өнгөрөөж байгаамаа. За тэгтээ анарт яг тэр Каврокогийн зарыг харуулчих. Бүр нэг тийм жижигхэн амтын юм идэх цаанаасаа л хөөхөн байдаг те гэлөө. За тэр ч яг guys манай өнөөдрийн дугаар үүгээр дуусч байна. Хэрвээ танд манай бичлэг таалагдсан бол лайк, subscribe дараарай.